Soul Sisters тавтай морилноор байна. За тэгэхээр өнөөдөр их сонирхолтой зүйлийн тухай ярилцсан. За бид нэр бясалгал хийгээд өөртөө ажиллаад эхлэх үед дотоод сэтгэл буюу бэлгийн мэлмийн 3 дахь нүдээр дамжуулагдсан 5 м хүүгээс хайлсан сонирхолтой туршлагууд биднэрт ирдэг. Тэр нь юу вэ гэхээр янз бүрийн өнгө, дүрс, гэрэл дотоод сэтгэлд үзэгдэх од шиг юм гэрэлнүүд үзэгддэг. Тэгвэл өнөөдрийнхөө бичлэгээр энэхүү дотоод сэтгэлд өрнөд байгаа гайхалтай туршлагыг тайлбарлан ярилцгаая. За тэгэхээр бүгдээрээ бичлэг рүү анхаарлаа хандуулаарай. Би одоо яг нэг зургийг харуулж байна. За энэхүү зураг нь юу юм бэ гэхээр энэ бол яг бидний дотоод гэрэл буюу хэрв сүнс харагддаг байсан бол яаж харагдах вэ гэсэн зураг байгаа. Үндсэндээ бид нар юу вэ гэхээр гэрэл буюу энерги анхдагч тэр хайр, гэрэл, энерги, ертөнц, бурхан их сурвалжийн нэгэн гэрэл. Тэгэхээр үнэндээ бид нар гэрэл гэсэн үг. Танд юу байгаа вэ гэхээр таны энерги буюу таны энэ гэрлэл байгаа. Одоо таны оршин байгаа энэхүү физик бие нь болохоор энэхүү гэрлийг тээвэрлэгч төгс төгөлдөр биомашин энэхүү гэрлийг агуулгач ариун сүм гэж ойлгож болно. Тэгэхээр таны бие бол таны бие биш. Бидний физик бие буцаад л ихтлэхийн хөрсөндөө шингэдэг. Тэгэхээр энэхүү гэрлийн зураг бол бидний жинхэнэ үнэн байдлын зураг гэж ойлгож болно. За тэгэхээр тэрхүү бяцлаглалын үеэр үзэгдээд байдаг олон өнгө, солонгийн 7 өнгнүүдтэй олон тэр дотоод сэтгэлд харагддаг өнгнүүд юу вэ гэхээр бидний энэ гэрэл атмосфер буюу агаар мандал руу ингээд тархах үедээ призмээр дамжиж байгаа мэд солонгийн 7 өнгөөр цацардаг. Тэгэхээр бид нэр өөрийн гэрлийн тусгалыг цацралыг харж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр энэхүү дотоод гэрэлтэй хурж энэхүү дотоод гэрлийг ойлгох өөрийнхөө үнэн мөн чанарыг хэрхэн сандаг вэ? Санахын тулд бид 3 давхархтай ажил сурах хэрэгтэй байдаг. Та сүнс юм аа, та гэрэл юм аа гэж бид нэр зөндөө олоодаа сонссон ч гэсэн логик сэтгэлгээ үүнийг хүлээж авч чаддаггүй. Бид нэр ойлгохгүй те сайн. Яагаад ойлгохгүй байгаа юм бэ гэхээр энэхүү гэрлийн гадуур олон давхарга байдаг. 3 дахь давхаргт яг бидний тэрхүү дотоод гэрэл оршиж байгаа. Энерги их үүсвэр бүхний их сурулж оршиж байгаа. Тэр гэрэлт хүрэхийн тулд эхний гол 2 давхаргыг хэрхэн давах, за 3 дахь давхаргатаа хүрсний шинж тэмдгүүдийг бичлэгийнхаа төгсгөлд ярилцсан. За тэгэхээр энэхүү давхаргууд яагаад үүсдэг вэ гэхээр матриксийн програмчлал эго буюу бидний одоо identity та бол ээж, та бол сурагч, та бол сайн хүн, та муу хүн гэсэн нийгмээс ирсэн тодорхойлолтууд би бол ийм л хүн гэд физик бие эгондо хэтэрхий хүлэгдсэн энэхүү тодорхойлолтуудын давхаргуудыг нэвтэлсний дараа бид нэр өөрийн тэр сүнс буюу дотоод сэтгэлийн гэрлээ харах боломжтой болж эхэлдэг. Эхнийх нь болохоор оюун санааны түвшинд буюу mind awareness layer, оюун санаа анзааргын давхарга. Дараагийнх нь болохоор heart emotional layer буюу зүрх болон сэтгэл хөдлөлийн давхарга. 3 дахь нь болохоор soul higher self layer буюу одоо бидний яг энэхүү гэрэл мөн дээд бие бидний одоо төгс гэгээрсэн ухамсар бидний анхдагч гэрлийн давхарга гэсэн үг. Бяцлал хийгээд жинхэнэ дотоод өөртөөгөө харилцаж эхэлж байгаа хүмүүс бол энэхүү 3 дугаар түвшин рүү unconsciously буюу ухамсаргүйгээр орж логик ухаан ойлгохгүй байгаа ч гэсэн бидэнд энэхүү туршлага эхний 2 давхаргыг давах үед ирдэг байх нэ. За тэгэхээр эхний давхарга бол mind awareness layer гэж хэлсэн те. Энэ болохоор юу юм бэ гэхээр бидний ерөнхийдөө бодолтой анзаарахтай байснаар бид нар энэхүү давхаргыг давж чаддаг. Бодолтой анзаарахтай байх нь яагаад хэцүү вэ гэхээр одоо хэрвээ ингэж яг төсөөлөн бодох хэрэгтэй таны төрсэн цагаас эхлээд нэг радиог асаачлаа гэж бодъё те. Тэр радиогоор одоо мэдээлэл ямар ч утгагүй зүйлс эсвэл эрэг сүрэг зүйлсийг ярьсаар л байдаг. Таныг хэдэн нас байдیں тэр хүртэл чинь тэр радио тантай хамт ингээд ажилласаар байсан бол та сүүлдээ тэр радиог бараг анзаархаа болно те. Игнорцоор агаад хаяа сонсно, хаяа сонсохгүй гэх мэт ингээд игнорцоор агаад байгаа байхгүйн ч мэдгээ болж байна. Гэхдээ таны төрхөөс өөхөх хүртэл тантай үргэлж хамт байгаа тэр дуу хоолой хажууд чинь хасаацсан юм шиг радио бол маш хүчрхэг таны бодит байдлыг бүтээж байдаг бидний бодол.
Тэгэхээр энэхүү давхарга нь болохоор бид дотоод гэрлийн үе таалгыг нээж байгаа давхарга. Яг жинхэнэ тэр сүнстэйгээ уулзах гэж байгаагийн өмнөх давхарга гэсэн. Тэгэхээр энэ бодол их сонирхолтой зүйл. Тарих бол бодлыг бүтээгдэхүүн шиг ингэж гаргадаггүй. Нийтийн ухамсараас одоо channel хийж идэг Эсвэл тэрхүү их сурвалжаас channel хийж идэг. Яг л одоо радионы долгионыг ингээд тохируулдаг шиг те. Тэгэхээр бид нар бодлоо сонгох боломжтой байх нэ. За доогуур бодол болон дээд бодол гэдэг хоёр зүйлийн тухай бодол дээр бол заавал ярих хэрэгтэй. Тэгэхээр доогуур бодол нь юу вэ гэхээр матрикс буюу нийгмийн програмчлаас ирж байгаа бодлууд. Жишээлбэл би сүүлд яг юуг анзаарсан бэ гэсэн чинь за би одоо ингээ хөшрөөд байгаа юм болов уу? Нүүр мөрөндөө хайфу аппаратанд ороод нүүрээ өргүүлэх шаардлагатай болов уу? Миний нүүр унтсан байна уу гэсэн гинэт ийм бодлоод яваад байгааг би анзаараад өөртөө жоохон ихтгэлгүй болж байгаагаа анзаарсан. Энэ нь яг юунаас ирсэн бэ гэд би ажиглаад мэдсэн чинь одоо нэг шинэ жил болоод Facebook үзэх, Instagram үзэх үед маш их юм сурталчилгаа яваад байгаа юм байна л да. Тэр нь болохоор юу вэ гэхээр маш олон мис заслын имлгүүд, гоо сайхны газрууд өөрсдийнхөө сурталчилгааг мөнгө төлөөд явуулж байна. Тэгээ бид тэр сурталчилгаан дээр байгаа өмнө болон дараа зургуудыг хараад, үр дүнгуудыг хараад тэ ямар гоё юм бэ би ч гэсэн ингэж болох уу гэдэг тэр матриксаас надад энэхүү бодол өөртөө итгэхгүй байх байдал ирсэн байна. Ууг нь бол хөгшөрнө гэдэг чинь гайхалтай цаг хугацааны шалгуур бид нар одоо илүү их ухаан сууж байгаа маань нүүр тарианд дээр маань гэрч болж гарч ирж байгаа баталгаа шүү дээ. Гэвч байгалийн энэхүү үйл явцыг хүлээн зөвшөөрч чадахгүй ийм бодлууд надад гарч ирсэн байна. Хэрвээ энэ бодлоор өдөртөгдвөл яах вүлээ гэд ингээ бодохоор миний сүнс яг хүсэхгүй байгаа зүйлийг би өөрийгөө хуурж байгаа юм шиг мэдрэмжийг авах байсан. Миний гүнд байдаг итгэл үнэмшил маань зөрчигдөх байсан. Тэгэхээр доогуур бодлууд гэдэг нь болохоор матриксийн тарих угаалтаас ирж байгаа бодлууд. Гэвч одоо хаашаач арсан бид нэр зар сурталчилгаан дотор амьдарч байгаа. Хаашаач арсан сөрөг мэдээлэл бидний долгион давтамжийг доошлуулах зорилготой маш олон distraction буюу бид нарыг сатааруулдаг, үнэн зам мөрөөс холдуулдаг зүйлсүүд байгаа. Энэ бүхэнтэй бид нар бол тэмцээд барахгүй. Тэгвэл яадаг вэ гэхээр биднэрт анхаарал гэдэг хүч байдаг. Анхаарал бол түрүүн хэлсэнчлэн бид бол энэ гэрэл энерги юм гэж хэлсэн те зургийг харуулад энэ энерги гэрлээ та хаашаа зарцуулж байна гэдэг чинь таны анхаарлаар хэмжигдэж байдаг. Та анхаарлаа юунд төлнө? Түүнийгээ худалдаж авнаа гэсэн үг. Анхаарал бол spiritual money буюу сүнслэг мөнгө. Тэгэхээр би анхаарлаа тэр зар сурталчилгаанд өгөхгүй байхад л хангалттай. Энэ бодлууд дахиж орж ирэхгүй. Орж ирэх сувгийг нь би хааж байна гэсэн үг. Харин доод бодол юунаас ирдэг вэ гэхээр эгоноос ирдэг. Яагаад вэ гэхээр би хин нэгнтэй өрсөлдөх гээд байна те хин нэгнээс илүү гоё нүртэй болох гэж ч юм уу. Ууланд би бол яг угтаа ороод үзвэл би өөрөө өөртөө сэтгэл хангалуун байгаа. Гэвч одоо бусад хүмүүсээс хоцрох гээд байгаа юм шиг те тренд дагаад бүх хүн үүнийг хийлгээд байгаа мэтэр миний оюун ухаанд ойлгуулад байгаа учраас би тийшээ өгөх анхаарлаа зогсоож энэхүү сувгийг хаах хэрэгтэй. Анхаарлаа илүү өөр зүйлс рүү чиглүүлэх хэрэгтэй. За тэгэхээр доод бодол бол эгоноос ирдэг. Дээд бодол бол хаанаас ирдэг вэ гэхээр бидний higher self буюу дээд би цаг хугацаа гэж байхгүй гэж хэлдэг те. Та аль хэдийн гээгээрсэн байгаа. Тэгэхээр энэ higher self буюу дээд бийг өөрөөр манайхан бол өвөг дээдс гэж хэлж байгаа те. Танд юу гэж дуудахад итгэл үнэмшил нь төрж байна. Бидний бол одоо дуудах, нэрлэх бол тийм сонин зүйл биш. Хэрхэн нэрлэхэд танд ямар мэдрэмж төрж байна вэ? Дотор чинь аль нь илүү итгэл үнэмшил төрүүлж байна вэ гэдэг нь хамгийн чухал болоод байгаа. Тэрхүү дээд бодлууд болохоор wisdom буюу үнэн мэдлэг. Тэр дээд би таны ухамсараас ирдэг. Таны дээд ухамсараас ирдэг. Магадгүй таны өвөг дээдсээс ирж байгаа. Тэр бурханлаг их сурвалжаас ирдэг. Тэгэхээр бид нэр одоо энэ доод болон дээд бодлын ялгааг мэдэх нь бол маш чухал. Энэхүү таны төрөөд байгаа бодол эгоноос ирж гинүү эсвэл өндөр дээд ухамсараас нь ирж гинүү гэдгийг ялгаж мэдэх нь бол их чухал байдаг. За яагаад чухал вэ гэхээр бид нар эхлээд одоо бодлоо ялгаж салгаж сүрэг эсвэл эрэг гэж сурж эхэлж байгаа тий. За энэ нь бол сүрэг юм байна. Хин нэгэнтэй би өрсөлдөх гээд байгаа учраас доод давтамж долгионоос ирээд байгаа юм байна. Эгоныхан байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг зүгээр хооллохгүй анхаарлаа өгөхгүй байхад л болох юм байна. Хэрвээ та анхаарлаа өгөхгүй байвал дээд бодлоо танд аяанда орж ирнэ. Тэгэхээр дээд бодлыг илүү яаж
олон давтамжтай өөртөө оруулж ирдэг channel хийдэг болох вэ гэхээр дээд бодол санаа орж ирэх буйд маш их талархалтай хандах хэрэгтэй. Тэгэхээр дээд долгион давтамж бол их хурдтай байдаг. Ихэвчлэн higher self дээд биегээс ирж байгаа гайхалтай дээд бодлоод болохоор цахилгаан цахихийн төдийд их хурдан байдаг. Түүнийг барьж авахын тулд бид нар өндөр анзаарахтай байх хэрэгтэй. Танд гайхалтай мэдрэмж төрдөг. Та одоо дүлий дүн боргисон тийм хүн биш. Дандаа сөрөг зүйл бодож идэг тийм хүн биш. Анхны таны угаасаа байгаа төлөвч нь л гэрэл. Гэрэл өөрийгөө танин мэдхийн тулд, гэрэл гэдгийг мэдхийн тулд те хар сүүдрийн талыг гаргаж ирсэн гэдэг. Яг л ийн ян шиг цагаан өнгө гэдгийг мэдхийн тулд хар өнгөтэй харьцуулагдчихийж л одоо энэ цагаан өнгө юм байна гэдг нь тодорхой болдог. Бид нэр маш хүчтэй тасгал хөдөлгөөн хийгээд үүний дараа амралт үнэхээр гайхалтай санагддаг. Тэрнээс тэрхүү амралт бол бид нэр энгийн байгаа төлөвтөө суугаад хөвтөд эсвэл ингээ амарч л байдаг штэ. Гэхдээ ягаад ч юм тасгал хийж бие зовоосны дараа тэр амралт бүр улам гайхалтай санагддаг. Тэгэхээр энэ бол харьцуулалтын үндсэн дээрээс энэ амран суун хөвтөн гэдэг чинь ямар сайхан юм бэ гэж бид нар мэдэрч experience хийж үүгээр туршлагаж явах боломжтой болж байна. Яг үүн шиг бидний анхны төлөв бол тэр цагаан буюу гэрэл. Тэгэхээр үүнийг өөрөөр бид нар бас хайр гэж нэрлэдэг. Тэгэхээр таны хамгийн анхны төлөв бол ерөөсөө л энэ хайр. Хайр өөрийгөө таньж мэдхийн тулд үүний эсрэг үзэн ядалт, өшөөрхөл гэх мэт сөрөг доор долгион давтамжтай зүйлс үүссэн гэж ойлгож болно. Сөрөг сэтгэл хөдлөл та зөвшөөрөөгүй үед таныг удирдах чадахгүй. Харин эерэг зүйлс бол бороо шиг асгарч чадна. Эерэг бодлууд танд байнгын орж ирэхэд билээн гэдэгт итгэх хэрэгтэй. Учир нь одоо бурхан чөтгөр гэж ярьдаг те. Үнэндээ бол бид нар бурхан л гэж ойлгох хэрэгтэй. Ямар үед чөтгөр үүсэж энэ нь томордог юм бэ гэхээр бид нэр тийшээ байнга анхаарлаа өгөөд авах үед чөтгөр буюу одоо адын бодлууд муухай сэтгэл хөдлөлүүдийг ингээ бийжүүлсээр байдаг. Бийцээр байгаад заримдаа хүний биеийг бүр ингээ эзлэн суух боломжтой болно. Хүний хар сүүдрийн тал бийцээр байгаад үнэмлэхүү одоо бид нарын ярьдаг чөтгөр болж хувираад хүн өөрөө чөтгөр болж хувирах энэ бол боломжтой. Ямар үед боломжтой вэ гэхээр сөрөг муу зүйлийг байнга хооллсон үед. Тэгэхээр муу хүн гэж байдаггүй гэж ярьдаг те. Яаж байх вэ? Бид нар угаасаа анхны бидний үнэн төлөв байдал бол гэрэл хайр. Тэгэхээр яаж муу хүн үүсэх үү гэхээр тэр муухай хитэг хоолсоор байгаа. Тийшээ бүх анхаарал өөрийн нөөц бололцоо, энергийг зориулсаар агаад муу бодлыг олон удаа давтамжтай бодож өөрийн тархийг програмчлсаар байгаад тэрхүү програмчлалын дагуу ухамсаргүйгээр бие нь үйлцээр байгаад муу хүмүүс үүсдэг. Тэрнээс тэр муу хүмүүсийн дотор ч ихсэн дотоод гэрэл нь байж л байгаа. Яагаад дотоод гэрлээ мэдрэхгүй байна вэ гэхээр муу бодол одоо дараагийн хэсэгт ярих гэж байгаа emotional layer буюу зүрхний давхарга, сэтгэл хөдлөлийн давхарга эдгээр олон давхаргуудаар блоклж хааж дотоод гэрлээ хаазан байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ олон давхаргуудыг бид нар ажиглаж мэдэж энэ олон давхаргуудыг давсны дараа дотоод гэрэлтэй нэвтэрч өөрийгөө үнэмлэхүү сандаг гэж ойлгох хэрэгтэй. Дээд таата бодлын эзэн байхын тулд бид нар долгион давтамжаа өөрийнхөө одоо ерөнхий долгион давтамжийг өндөр байлгах хэрэгтэй те. Заримдаа бидний анзаарах сул, заримдаа бидний анзаарах өндөр байдаг. Энэхүү анзааргын хүч юунаас хамаарч байна вэ гэхээр бидний ерөнхий долгион давтамжаас хамаардаг. Долгион давтамж өндөр байх тусам та бодлуудаа анзаарч дээд бодлын эзэн байх боломжтой болдог. Харин долгион давтамж доогуур үед бодлоо анзаарах байтугай бодолдоо удирдуулж идэг. Тэгэхээр бид нар ерөнхий долгион давтамжаа өсгөхийн тухайд болохоор таны долгион давтамжуудыг өндөрсгдөг физик үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Энэ бүхэн хоол унд, хувцас, хунар мөн таны хийж байгаа үйлдэлүүдээс хамаардаг. Тэгэхээр үүнийг Instagram-ийн Soul Sister 11:11 хуудсанда постоор оруулах болно. Долгион давтамжаа өндөр байлгаж энэхүү бодлыг таньж мэдхийн тулд анзаарахтай байгаад эхний ээлжинд бидний хэрэгжүүлэх ёстой зүйл юу юм бэ гэхээр бодолтой л анзаарахтай байгаа хэрэгтэй. Муу сөрөг бодол орж ирж болно те. Энийг ерөөсөө шүүж болохгүй. Шүүгээд сандраад яагаад ийм зүйл бодчихв гэж эхлэх үедээ бид нөгөө анхаарал буюу хүчээ сөрөг муу бодол руу зарцуулж байдаг. Зүгээр л өөрийнх нь дотоод ертөнцийг сонсож эхлэх хэрэгтэй. Гадаад ертөнцийг биш. Mindfulness гэдэг practice байдаг.
Энэ нь болохоор та юу ч хийн өөрийнх нь дотоод ертөнц дотроо хийн гэсэн үг. Мэдээж гадаад байдал дээр бол физик биеийн хөдлөөд хоолоо хийх, ажиллаа хийх гэсэн эдгээр зүйлсийг хийж байгаа. Гэвч үүний хажуугаар ямар бодлууд орж ирж байна гэд та өөрийнхөө дотооддоо байна. Энийг бас өөрөөр spiritual solitude буюу сүнслэг ганцаардал гэж хэрэглэдэг. Бидний одоо гашуудсан, гуниглсан ганцаардал биш, ганцаараа байж сурах хэрэгтэй. Ганцаараа байж энэ матриксийн олон анхаарал сарниулах зүйлсээс салснараа таны дотоод ертөнц ер нь ямархуу юм бэ гэдгийг бид нэр ойлгож таньж мэдэх боломжтой болдог. За энэхүү дотоод ертөнц рүүгээ гүн нэвтрээд эхлэхээр таныг лимит хийгээд байгаа. Таныг хязгаарлаад байгаа бодлоодыг таньж мэдэж эхэлдэг. Жишээлбэл хүмүүсийн нэрлэхүү гэж хэлдэг зам байдаг те, үзэл бодлоо илэрхийлж чаддгүй ч юм уу. За би нэг хүнд гай болчих уу гэд энэ бүхэн зөв хэдий ч бас энэ програмаас орж ирсэн юм уу? Та өөрийгөө илэрхийлэх шаардлагатай зөндөө олон үеуд байгаа штэ те. Энэ бүх хязгааруудыг олж эхэлдэг. За ингээд дотгошоогоо ороод эхлэхээр бүр өнгөрсөн баларсан мартсан байсан дурсамжууд хүртэл сэргэж эхэлдэг. Энэ бүхэн таны бодлын долгионтэй та бодлоо хаанаас чанел хийгээд байдаг тэр долгионыг өөрчилж эхэлж байгаагийн хамгийн гайхалтай шинж тэмдэг. Эдгэрэл явагдаж эхэлж байгаагийн шинж тэмдэгэ гэсэн үг. Та бол бодол биш гэдэг үгийг бид зөндөө сонсч ирсэн те. Бодлоосоо өөрийгөө салгаж сурах хэрэгтэй. Дээрээс өөрийгөө ажиглах хэрэгтэй гэсэн үг. Ажиглагчийн байр суурь эхний ээлжинд заавал логик ухаан эго энд үүн дээр бол одоо маш их орж ирж бид нарыг сатааруулдаг. Муухай бодол орж ирэхээр заавал засгаад ямар нэгэн үйл хийх гэдэг. Үйл хийх нь бол дараагийн алхам. Бид нар дотоод гэрэлтэйгээ холбогдсон байгаа үед бол үйл нь аяндаа өөрөө хийгддэг. Өөрийгөө эдгээх тэр үйлдээ бодлоо засах үйлс нь бол аяндаа өөрөө ирдэг. Тэрнээс бол бодлыг бодлоор засах ямар ч боломжгүй. Бодлоос илүү хүчирхэг зүйлээр л засах боломжтой. Танд бас сөрөг бодлуудыг илгээгээд байдаг хүмүүсээс зайгаа барих, сөрөг бодлыг илгээгээд байдаг мэдээллээс зайгаа барих гих мэтчлэн зүйлсийг хийх хэрэгтэй. Таныг өөрийн дотоод гэрлээс холдуулж байгаа, тарих угаал, анхаарал ихтэн авахыг оролдож байгаа маш олон сөрөг зүйлс байдаг шүү гэдгийг зүгээр ойлгоход л хангалттай. Ойлгоод бид нар өөрийн анзаарахтай байж чадвал тэдгээр сөрөг зүйлс бол анхдагч гэрэл биш учраас ямар ч хүчгүй байдаг. Та зөвхөн түүнийг анхаарлаараа хоолсон үед л өөрийн хүчээ өгж сөрөг муу зүйлсийг хүчрхэг болгож бийжүүлж байдаг шүү гэдэг нь хамгийн гол түлхүүр нь энд байгаамаа. Тэгэхээр та бол өөрөө хамгийн хүчрхэг, танд хамгийн цөм хүч байгаа. Тэр нь бол таны энерги. Тэр энергийг чиглүүлэгч зүйл бол таны анхаарал. Энэхүү оюун ухааны давхарга гэсэн энэхүү хэсэгт хилэгдэж байгаа хамгийн гол санаа бол та өөрөө энэ бүхний эзэн. Хамгийн гол хүчин танд байгаа. Түрүүн хэлсэнчлэн бодлыг бодлоор засах боломжгүй гэж хэлсэн тий. Тэгэхээр та зөвхөн бодлын сувгаа солих боломжтой. Тэр сувгийг сольдог товчлуур нь таны анхаарал байдаг. Эрэг зүйлс рүү анхаарлаа хандуулж эхлэхэд таны бодол ч гэсэн дагаад эрэг сайхан болно. Таны бодол таны сэтгэл хөдлөлийг үүсгэж байдаг. Сэтгэл хөдлөл таны аура буюу таны соронзон орон үүсгэж байдаг. Тэрхүү соронзон орон таны бодит ертөнцийг бүтээж manifestation болж гарч ирж идэг. Харин бодит байдлыг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Дотоод сэтгэлээ л өөрчлөх хэрэгтэй. Бодит байдал гэдэг нь аль хэдийн манифест болоод гараад ирчихсэн зүйл. Хэрв бидний нүүр халтар болсон бол очоод толийг арчаад байхгүй нүрээ л арчих шаардлагатай шүү дээ. Тэгэхээр яг түүн шиг бид нар гадаад ертөнцийг өөрчлөх гэж оролдох нь л хий димий хүч энерги зарцуулсан хэрэг болно. Харин дотоод сэтгэл бодлоос бүх юм эхэлдэг учраас бодлоо өөрчилж эхлэх үед гадаад ертөнц өөрчлөгдөх болно. Бас нэг бодол нөгөө бодлыг байнга өдөөж байдаг. За жишээлбэл би ерөөхдөө азгүй хүндэ гэдэг нэг бодол зурвасхан орж ирэх тэрийг ямар нэгэн сөрөг мэдээлэл триггердэж танд асааж сануулах үед цаашаага бүр ингээд цувраад орж ирдэг бодлын хэв маяг паттерн хээ гэж байдаг. Цаашаага жишээлбэл юу цуурж орж ирэх вэ гэхээр би бол одоо багтаа ингээд үнчин байсан хаягдсан хин нэг нь тийм учраас ингээд би азгүй болцсон гэж маш ихээр ингээд цувраад ороод ирдэг юм бодлын хэлхээнүүд байдаг. Үүнийг таслах зүйл бол зөвхөн таны анхаарал. Үүнийг бити хоолол. Энэ хэлхийг цааш нь битгий өргөжлүүл. Би азгүй гэл ороод ирэлтэй. Энийг зүгээр л ажиглаж мэдгэд л болно. Сая ийм зүйл
бодсон байна гэдэг энэ ажиглалт илүү дээрээс ажиглалт гэсэн үг. Бодлоо ажиглах practice аргыг Soul Sister community дээр оруулах учраас таад community-тэйгээ нэгдэрээ хэрхэн нэгдэх зааврыг доор оруулъя. За энэ хүртэл бичлэг нь таалагдчихвэл subscribe тавьчаа дараарай. Баярлалаа манайхаа. Бичлэгийн 2 дугаар хэсэг болохоор heart, gut, emotional layer буюу хүний гэдэс зүрхэн яг биеийн хамгийн төв хэсэг, тархи толгойн хэсэгт биш гэсэн үг. Яг төв хэсэгт явагдаж байдаг. Бидний сэтгэл хөдлөлийн давхарга байдаг. Бодлын давхаргаас гараад одоо энэ сэтгэл хөдлөлийн давхаргыг таньж мэдснээрээ бид нөр өөрсдийн тэр сүнсний давхарга, гэрлийн давхаргатаа хүрэх боломжтой. Бичлэгийн 2 дугаар хэсгээр бодохгүй болцгоо манайхаа. Мөн Soul Sister community буюу төлбөртэй групптэй манай дотоод аялал гэдэг подкастыг хэрвээ та сонссон бол Ayahuasca Plant Medicine байдаг. Энэ нь хүнийг одоо дотоод аяллыг бүр боддоор хийх, сүнслэг өсөлт хөгжилтөнд маш том нөлөө үзүүлж эдгэрэл ангаалтыг явуулдаг урамлын ханд байдаг. Тэгэхээр энэ хүү аялал Soul Sister community-гаараа яваад ирсэн байгаа. Энэхүү аяллаа үеэр маш олон мэдээллийг цуглуулж гайхалтай туршлага хурааж чадсан учраас энэ тухайга групптэй хаваалцахаар шийдсэн. YouTube-д энэ тухай тавигдахгүй гэсэн үг. Тэгэхээр манайхаа групптэйгээр нэгдээд ороод миний Ayahuasca-ны үеэр юу мэдэрсэн, юу ойлгож авсан энэхүү туршлагыг маань ороод сонсож болно шүү. Subscribe тавьчаа дараарай. Дараагийн бичлэг маш богино хугацаанд тавигдах болно. Баярлалаа.